За сайн байцгаана уу? Солонгос кино гэхээр танд хамгийн түрүүнд ямар кино санаанд ордог вэ? Удахгүй 2 дугаар улирлаар эргээр ирэх Netflix-ийн рекорд Squid Game. Эсвэл баг чанарыг найруулагчийн өрөмц гайхалтай бүтээл болох Oldboy. Холливуудын түвшин магадгүй бүр түүнээс ч илүү эдгээр сайн чанартай бүтээлүүд мэдээж шуудхан хийгдээд гинтгэн гараад ирнэ гэж байхгүй нь лавтай. Солонгосын кино урлын алтан үеийн яхаа аргагүй 2000 оны ихэнх үе бөгөөд 19 онд гарсан Бон Жуно найруулагчийн Parasite Оскар хүртснээр дэлхийд дахинаа солонгос киноны нэр хүндийг баталгаажуулсан гэхэд хэлцдэггүй. Кино болон цувралуудаа өөрсдийн хий соёлын өрмөц онцлог шингээ, шинэлэг зохиол, чадварлаг жүжигчдээр дамжуулан хүний сэтгэл зүйн нийгмийн асуудлыг гүн гүнзгий дүрсэлж чадсанд эдгээр кинонуудын амжилт оршино. Тэгвэл энэ удаа тэрхүү 2000 оны алтан үеийн классик бүтээлүүдийн нэг болох Илмарыг сонирхолтой бэлтгэлээ. Уг кинонд хамгийн сүүлд Squid Game сурлын гол дүрээр дэлхийд дахинаа алдарсан Ий Жүнжээ болон мөн та бүхний маш олон драма кино уран бүтээлүүдээр нь мэдэх Сайсиг бол Жон Жи Хёнер тоглосон. Хоёр жүжигчин маань мөн The Thieves, Assassination гэх бокс офис хит бүтээлүүдээр хамтран ажиллаж байсан төвхтэй. Энэхүү киноны хувьд хайр дурлалын нандин холбоог цаг үеийн давхлаар илэрхийлснээрээ анхдагчдын нэг болсон гайхалтай бүтээл юм аа. Ингээд бичлэг хэлэхээс өмнө энэ удаагийн бичлэгтэй маань CU Солонгосын өвөрмөц замд Капбаб хамтран ажиллаж байна. За тэгээ ямар ч шийдвүлээ бичлэгэндээ орцгоё. Тэгэхээр кино маань нэгэн далайн хэрэг дээр захидал бичин сууж буй эмэгтэйгээр хэлнэ. Энэ гэрээсээ нүүх шаардлагатай болоод шинэ эзэнд нь бичиж үлдээсэн захидал юм. Ийхүү энэ захиагаа шуудангийн харьцагт хийж үлдээ өөрөө эндээс нүүж байгаа нь. Өдөр хоног сар жил улиран ходсоор байшинд шинэ эзэн ирж байгаа бол та. Ирээд байшиндаач шинээр нэр өгдөг. Илмара гэж нэрлэх бөгөөд энэ байшин нь далайн хэрэг дээр байрлах гайхалтай үзэсгэлэнтэй үзэмжтэй учраас Италиар далайгийн хутгатай энэ нэрийг өгсөн юм. Жаз хөгжим дуртай энэ залуу Сонгён гэх бөгөөд тэрээр архитектороос урдагч төр завсарлаад байгаа. Энэ гэрийн дотор засал харагдац гээд бүх юм таалагдана. Өөрт нь зориулагдсан л гэмээр сайхан байшаа. Агуу хичнээн л түүнд энэ байшин санал болгосон юм байлаа л дээ. Өвлийн хамгийн үзэсгэлэнтэй өдрүүд хүн болгоны л догтлон хүлээх зул сарын баяр. Энэ үе Сонгён шуудангийн хайрцаг шалгаж үзэхдээ өнөөх эмэгтэй үлдээсэн захиаг олж харах нь тэр. Захианд болохоор би Илмарад өмнө амьдарч байсан хүн байна хэмээн байшингийн зарим зүйлсийг захин үлдээсэн байдаг ба угаас анханасаа байшин шалан дээрх гүлгний өмрийг арилгаж чадаагүй явсан тааш уучлахгүй. Гэхдээ тэр нэг чухал биш. Гол нь энэ захиаг үлдээсэн шалтгаан нь түүнээс гуйлах гууж байгаа байхгүй юу? Энэ хаягаар надад захиа ирэх ёстой. Эрвэл та миний шинэ хаяг руу явуулаад өгөөрэй л гэж байгаа. Илмараа цаашд амьдрах танд аз жаргал сайн сайхныг хүсье. 1999 оны 12 сар. Ким Үнжу. 일말에서의 행운을 기원하며 김은주. Сонгёнч энэ захидлыг гүйцэд уншсан үгүй нэх анхаарал хандуулсангүй. Захианы эзэн Үнжу маань дуу уурлагчийн ажил хийдэг бөгөөд хотын хөл хөдөлгөөн стресс бухимдалтай зэрэгцэн ганцаараа амьдрах тэр нэг л гунигтай. Энэ гуниглуулж буй ганц шалтгаан нь түүний найз залуу. Найз залуу нь Америк руу сурахаар явсан бөгөөд хамт байж болох байсан ч тэрээр хийхийг хүссэн ажилдаа тэнцсэн болохоор эндээ үлдэн түүнийгээ хүлээхээр болсон юм. Байн хуучин гэртээ очиж шуудангийнхаа хайрцгийг шалгасан ч түүн захидал ирээгүй. Харин энэ үе Сонгён дэлгүүрээс тамхи авах үедээ худалдагч ахаас нэгэн хачирхалтай зүйл сонсох нь тэр. 제가 살기 전에 누가 살았었나요? 무슨 소리야? 자네 이모가 한 달 전에 완성한 집인데. Тэр байшинд өмнө амьдарч байсан хүн байгаагүйгээр тогтохгүй баригдаа сарал олж байгаа байшин гин. Тэгэхээр энэ байшингийн хамгийн ихний эзэн байтал тийм захидал ирсэнд гайхалгүй яах вэ? Тэрээр гэртээ харих замдаа эзэнгүү гүлэг олох бөгөөд түүнийг яаж ингэ хаяа авах вэ? Өөр дөр явнаа. 아야 강아지야! Ингээ хэсэг ажил хэргийн зүйлсээ эмхтэн зэгсэлж байтал гүлгэн санамсаргүйгээр будан дээр гიშгэж байшингийн шалан дээр арилахааргүй тул бүлдэж орхидог. 현관 옆에 강아지 발자국은요. 제가 이사 오기 전부터 있던 건데. Дэлгүүрээ ах хэлсэн үг мөн шалан дээр гүлгний мөрөөс ахуулаад Сонгён ирсэн нөгөө захидал бүрэл сонин санагдаж хариулахар болно. Харин энэ үеэр Үнжу Илмарад ирэх ба байшин шинэ эзэнтэй болоогүй хоосон хിവэрэл байдаг. Гэвч хачирхалтайгаар шуудангийн хайрцаг нь түүний үлдээсэн захидлын хариу ирсэн байхан тэр. 제가 이 집의 첫 번째 주인인데 편지를 잘못 보내신 것 같습니다. 1997년 12월 28일 한성현. Энэ байшин надаас өмнө хүн амьдарч байгаагүй. Та явсан аяга нэг шалгаад үзээрэй. Амун байшингаа Илмараа гэж нэрлснийг минь та яаж мэдсэн юм бол гэж гайхах Хан Сонгён 1997. Ийхүү ойлгомжгүй байдлаар хэсэг захидлуу солилцсноо энэ шуудангийн хайрцагаар. 99 онд байгаа хүнд 97 оноос захидал ирээд байхаар ч хэн нэгэн тоглоод байна л гэж бодсон шүү дээ. Захиаг нь яаж авсан болох мөн яагаад 97 он гэж бичснийг асуунаа.
Уг нь бол одоо 99 оны 12 сарын 29 байхгүй юу? Гэвч Сонгёны хувьд 1997. Тэдний хооронд 2 жилийн зай байгаа бөгөөд түүнийхээр 97 онд дуусан 98 он болж байгаа бол Юнжүүгийн хувьд 99 онд дуусч 20,000 он хэлдэг. Юнжүү найздаа хэлэн 98 оноос ирсэн захиагаа байн уншиж өгөн энэ ойлгомжгүй байдлыг тайлах гэсэн ч найз нь түүнийг битгий балаараа дайлгин штэ. Гадаач цас ороход сэтгэл санааны сэргэн түүний нэг хөвгчлөөд өг санаанд орно. Яг үдид 2 жилийн өмнө тэрхүүнийг өдөр маш их цас урж ханиад түрэн өхөнгөө алдаж байснаа сандаг. Тийм болохоор дулаахан хувцлагыг сануулан Сонгёноор захидал бичиж байгаа нь. Үнэхээр чиний хэлсний дагуу 1-р сарын 9 цас урж дээрэс нь би ханиад чурсан. Чи 2000 онд амьдарч байгаа биш ирээдүйд хар зөвхөн тийм биш үү гэх мэтэр манай хоёр баг дотносноо. Өвний хажуугаар Юнжүү урдын ажил. Хэрвээ Америкт захиа ирвэл шинэ хоёр нь явуулаад өгөхийг гуй сануулсаар. Ингээ Сонгён түүнийг ямар хүн юм болдоо гэх сонирхолд автаа нэг удаа хаягаар нь очиход баригдад дуусаагүй барилга байх нь тэр. Инээд ч хөрөх шиг. Үнэхээр надаас өмнө Илмарад амьдарч байсан бол нүүхтэн нохоогоо яагаад гаднаа орхио явсан бэ? Намайг очиход байшингийн гадна тэнүүтэлж байсан шүү дээ гэхэд энэ бүхэн уламж хачинч гэх хөө сонирхолтой санагдана. Тэр хоёр нэг цаг үед байх боломжгүй тодорхой болж байгаа. 물고기 밥 먹는다. 사람처럼 자는 강아지. 야, 맞죠? 사람처럼 자는 강아지 콜라는 현재 제 옆에 있습니다. Ингээ эцэд нь бие биенээ хотлон яриаггүй мөн тоглоогүй болохыг ойлгодог. Аль аль нь нэгнээсээ шин захиа хэрэгжүүлүүлээсээр эцэд нь тэдний цаг хугацаагаар холбож өгж байгаа зүйл нь энэ шуудангийн хайрцаг юм байна гэдгийг ойлгож байгаа. Данган захианаас өөр юу ч хийсэн ирээдүйн юм өнгөрсөн рүү явж байх нь тэр. Учрыг нь багч гэсэн ойлгож эхэлсэн болохоор олон сонирхолтой санагдаа. Тэр чинээгээрэл дотносож дараагийн захиагаа хүлээсээр. Гэвч нэгэн өдөр Юнжүү найз залуудаа аль дээр явуулсан захидал нь очоогоо буцаад ирсэн байхыг харнаа. Залхахаар уцааж авахгүй холбогдох аргагүй байсан нь аль үжээ түүнээс салж өөр хүнтэй болсон явдал байлаа. Хин нэг нь хайртай болвол маш их аз жаргалтай болох байх таа гэж боддог байсан бол нь эсрэгээрээ болсон мэт. Энэ үед түүний гунгийг Сонгён хуваалцаж энэ байлаас нь гарахад түүн чадхаараа тусалнаа. Түүний бичсэн сэтгэл тайтруулах үгсэн цаанаасаа сэтгэл шингэсэн мэт дулаац болох шиг. Түүний л зааж өгсөн амтад Сивүүгийн бибимбабаар л сэтгэлээ сэргээх хэмжүү. Капбабан бибимбатай төстэй. Гэхдээ идэхэд амт хийцэн илүү дөхөн болж мөн олон төрлийн амтаагаар хийгдсэн байлээ. Шин сода амтанд дурлагчдад зориулсан шинэхэн спам болон манду, тунаа болон чикен, бүлгүүгийн төрлүүдтэй дуртайгаа сонгоод яг бибимбап шиг аягандаа утгаад л солонгос олны амтыг шууд мэдэрнэ. Энгийн савлгаатай болохоор хаач хизээ шууд идэхэд билээ. Өнгөлөг соовслыг амтанд таны өдрийн хоолнд төвс нийцнэ. Өнгө амт хэмнэлт бүгд нэг дор. Зөвхөн тань зориулсан хиндун шинэлэг амтыг CUS мэдрээрэй. За тэгээ капа бид ингээ хэдүүлээ киногоо өргөжлүүлцгээе. Сонгёнч тэр өөрийн гэсэн асуудалтай ба жоохон байхад нь аав нь түүнийг огт тоохгүй хайснаас болоод одоо аавтайгаа үнэхээр харилцаа муутай. Аав нь хичнээн хүүтэйгээ харилцаагаа сайжруулах гэж хичээсэн ч тэгэх боломж олгодоггүй. Тэд захиа бичилсээр нэлээд дотн болох ба нэгэн өдөр Юнжүү би 98 онд өөрийнхөө дуу хураагаар метроны буудлын дээр мартаж байсан тухайгаа хэлж тэр өдөр хаана очихыг цаг минутаар зааж өгөн туслахыг хүснэ. Гэсэн Сонгёныг очиход метро хөдөлж Юнжүүгийн царайг хальт хараал өнгөрдөг. Мэдээж дуу хуруулагч хүний хураагаарч юу ч хийж болно. 사랑해요. 사랑합니다. Гэхдээ эдгээр үгсийг нь мөн түүний хоолойг сонссноор Сонгён өөрийн дуугч мөн хурааж ирээдүйд байх өнжүү рүү явуулдаг. Юнжүүч баярснаа илэрхийлэн бэлэг явуулна. Ганцаараа амьдрах түнд хань олог гэж загас явуулах ба мөн дулаахан байгаа гэж чигвч явуулсан байгаа. Энэ үе түүний аавын бие нэлээд мууцсан болохыг сонсдог. Үзэн ядаж байсан ч эцэст нь түүний аав 2000 он зүгээр болоод идэгсэн эсхийг мэдхийг хүсч Юнжүүгээс асуухад аав нь эдгэрээгүй өөд болсон байх нь тэр. Би юу ч хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Аавынхаа үхлийг, мөн түүний намайг хайрлах хайрыг, аавын үхэл түнд үнэхээр хүндэр нүлэлв. Бүх насаараа харахыг хүсгүй байсан хүн ч гэсэн. 2000 оноос ирэх аавынхаа намтар ном, өнгөрснийхэн дараа хэвлэгдсэн уг номон дээр өөрийнхөө бүтээлүүдийг дурсан үлдээсэн байх ба хүүгийн минь гэр хэсгийг хараад тэсэлгүүл маш ихээр унаглана. Ганцаархнаа мэд гонигтай харагдах Илмари ягаад ч юм дулаахан нөмөртэй санагддаг нь хайраар дүүрэн гэр байсан болохоор л тэр байв. Хайрыг илэрхийлэх маш олон арга байдаг ч эцэст нь илэрхийлэх зүйл нь нэг шүү дээ. Өөрт нь зориулагдсан л гэмээр сайхан байшаа эцэст нь үнэхээр өөрт нь үлдээсэн аавах нь хайр байсныг сая л ойлгоо. Ингээд нэгэн удаа ирээдүйн өөрөөс нь авсан дулаахан чивчийг зүүн Юнжүүтэй танилцах гэж хичээгээд чадсангүй.
Мэдээж түүнийг энэ үеийн Үнжүү мэдэхгүй штэ. Метрон суугаас өмнө тэгтлээ авахыг хүссэн харцаар харсан Бэлийг нь л аваад бэлэг болгон явуулсан нь. Тэд захиагаар дамжуулан өөр өөртөө цаг хугацаанд болцгоор болох ба бие биеийнхээ дуртай зүйлсийг хийдэг. Юнжүүгийнх нэг пив one shot хийж хаяал паркийн галзуу тоглоомууд дээр тоглох. Хамтдаа биш ч хамт байгаа л мэт. Үргэлжлүүлэн Сонгёных сэтгэл сэргээдэг ганцаар алхах дуртай газараа зааж өгч байгаа. Мөн вайн уух ба яг 2 жилийн дараа энэ газар дээрх Үнжүүд ч уух вайн захиатай үлдээсэн. Юнжүүд 2 жилийн өмнөхөөс өөрт нь үлдээсэн вайныг ууж өөрөө ирэхгүй л хамт байгаа мэт төсөөлөгцөөр. Энэ хоёрын мань болзоо инхүү дуусна. Хэдий гоё байсан ч эцэст нь хоёр талд ганцаар алхасаар. Дараагийн захиан Сонгён түнтэй уулзах хүсч буугаа битсэн байдаг. Тэд хамтдаа уулзах газрыг сонгох ба тэр нь Юнжүүгийн амьдрахыг хүсдэг далайн хэрэг. Харин өдөр нь 2000 оны 3 сарын 11. 콜라야, 우리 진짜 만날 수 있을까? 콜라야, 우리 은주 씨 만나기로 했다? Юнжүүгийн үед ердөө 7 хоногийн дараа бол Сонгён 2 жил 7 хоног хүлээнэ гэсэн үг. Хэдий 2 жил ч гэсэн энэ өдрийг яасан ч бити мартаарай. Ийхүү хүлээлт эхэлнэ. 7 хоногийн дараа Юнжүү уулзахар болсон газараа очихдоо тэнд явагдаж байгаа нэгэн барилгын ажлыг хардаг. Хэн нэгний хайртай хүндэд зориулан бариулж байгаа байшин гэхэн тэр. Яг өөрийнх нь мөрөөдлийн гэмээр байшинд хэн амьдрах нь их л сонирхолтой санагдлаг байхав. Тэр өдөр Сонгёныг бүхэл өдрийн турш хүлээсэн ч тэр ирсэнгүй. Гаднаа юу ч болоогүй мэт байх гэж хичээсэн ч цаанаасаа л гомдол төрөх шиг. Гэхдээ үүнээс илүүтэйгээр тэр 2 жилийн хугацаанд Сонгёнд ямар нэг зүйл тохиолдоогүй зүгээр амналтаа марцсан байгаас айлгаж хүснэ. Болзоондоо очоогүй гэдгээ мэдсэн Сонгён яагаад 2 жилийн дараа амлалтаа биелүүлж чадаагүй гайхнаа. 내가 왜 이곳에서의 약속을 잊은 걸까? Сонгёноос ирэх захидлууд нэгэн төрлийн тайтгарл аз жаргал байсан ч магадгүй түүнтэй эзэж уулзах чадахгүй болохоор зүрхний хаа нэгтээ хоосон оргисоор. Үүний дараах нь Юнжүү кафе сууж байхдаа хуучин найз залуу нь найз өхөнтэй ярилцж байгаа сонсож түүний дуу хоолойг сонсох тэрхэн агшинд одоо хүртэл мартаж чадаагүй мó хайрласаар байгаагаа ойлгодог. Нурсан болгох шиг сэтгэлийн шархан төсөөлж байгаагүй ихэр хөндөрлөнэ. Хайртай хүн нь өөрөө нэг хайрлаж байгааг мэддэг тэр мэдрэмж. Үнэхээр хэцүү байсан болохоор өөрийн ирэхгүй Сонгён руу захиа бичгээр шийддэг. Түүнийг найз залуугаасаа салахгүй хамт байхад нь туслахыг гуйж байгаа. 그 사람이 떠나가지 않게 도와주세요. 미안해요, 성현 씨. Сонгён уусаа ирэхэндээ халаа дахиад түүний ирдэг буудал дээр нь Үнжүүг хүлээх ба энэ удаа түүнийг найз залуутайгаа байхад таарах нь зэр. Юнжүү энэ үед мэдээж түүнийг орчдогч мэдэхгүй штэ. Хайртай болсон эмэгтэйгээсээ тийм захиа авч удахгүй орхиод явах найз залуутайгаа байх нь харсан түүнд энэ бүхнийг орхиод явмаар санагдана. Үнэхэр сэтгэлээр унсан ч далайн хэрэг дээр барих байшин газурсаар л. Юнжүүгийн үед Илмарад амьдарсан үеийнх нь хамгийн гой дурсамж Сонгёны гэрэлүү засан модны доор суух байсан гэдгийг сонсоод тэр дорол засч чимгэлсэн юм. Юнжүү түүнээс эрэх захиаг хүлээж хайрцаг шалгаж үзэгч ямар захиа ирээгүй л байлаа. Энэ үед Сонгёны модонд байрлуулсан гэрлүүд асах ба хайрцаг дахиныг шалгахад захиа ирсэн байдаг. Захиан Сонгён түн туслахаа бичиж ийм хэцүү байсан байж яагаад илүү эрт хэлэхгүй байсан бэ гэж зэмлэнэ. Мөн түүнийг өөрт нь тохиолдсон хамгийн гайхалтай зүйл аз жаргал байсан хэмээгээд хамгийн сайн сайхан бүхнийг хүссэн сүүлийнхэн захиаг явуулсан нь. 은주 씨 편지 고마웠습니다. Яг л анх чи надад түрүүл сайн сайхныг хүссэн шиг одоо миний ч ам сайн сайхныг хүсэх ээлж. Энэ захиаг авсан Үнжүү Сонгёны ажлын хаягаар түүнийг хайж ирнэ. Гэвч эрэхтэй өмнө нь хаа нэгтэй харсан зурагтай таарах шиг болов. Нөгөө хайртай хүндэд зориулсан гих байшингийн зураг. 성현이가 김은주 씨를 위해서 설계한 집이에요. Гэвч энэ байшин угтаа Сонгён түн зориул зохиосон байшин болж таарах нь тэр. Тэр болзоондоо ирж чадаагүй шалтгаан нь машины осолд орон зуурдаар өнгөрсөн болохыг одоо л найзаас нь сонсож байгаа. Осолд орсон өдөр нь 1998 оны 3 сарын 25. Тэр өдөр Сонгён түүний төлөө найз залуугаас нь салахгүй тулд явах замдаа машинд дайруулсан бол таарна. Өөрт нь туслахаар л явсан замдаа. Үүнийг мэдсэн Үнжүү тэр дээрөө түүнийг болиулахаар яаран загтал бичиж далайн хэрэг дээрх ил мараад очоо шуудынгийн хайрцаг захиаг хийнэ. Бүх юм оройтхоос өмнө энэ захиа түнд очихыг л хүс залбирна. Тэр өдөр бол Үнжүү найз залуугаа Америк явуулахаар шийдвэр гаргасан өдөр бөгөөд түүний Сонгёноос гуйсан зүйл нь тэр хоёрын уулзах кафед очиж Юнжүүг найз залуутай хамт явуулах байсан юм. Гэвч ийхүү хайртай хүндэд тусалж чадсангүй.
Хичнээн хүлээсэн ч Сонгёоноос ахиа загтал ирсэнгүй. Киноны төгсгөлд цаг хугацаа буцаад хөрвөх шиг хэрвээ Сонгёон түүний захиа очиж кафе руу яваагүй байсан бол киноны ихэнд гарсан шиг Юнжу нөхөдөр тэд уулзсан энэ болсон бүх итгэмээргүй явдлыг Сонгёон тайлбарлах байсан бизээ. Учрах тавилан л өгөө бол хичнээн хичээ цаг хугацаа гаталсан ч боломжгүй мэт. Харин нөгөө талаар хувь заяагаар холбогдсон хүмүүс ямар ч асуудлыг даван туулж бие биедээ татагддаг гэсэн мэдрэмжийг танд өгсөн баг. Эдгээр дүрс зураглалыг ийм аялгаутай үзэхэд цаг хугацаа түрхэн зогсвол гэмээр 50 мэдрэмж өгөх кино. Ихэнх хүмүүс Чонжион гэхээр Май Сайсыг ял санаанд ордог бол надад ягаад ч юм Илмараа илүү сэтгэл үлдээсэн юм шиг санагдтыг. 2000-ад оны их үеийн солонгос романсын нүрийг тахалж байсан The Classic, Yonesusor, Илмараа гэх кинонууд яалчгүй чанар хийцээрээ гайхагдах топ классик бүтээлүүд лээ. За тэгэхээр видеог мань дуустал үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Энэхүү лагийн бичлэгтээ хамтран ажилласан CU Солонгосын өрмөц замд Kappa, Spam болон Mandu, Тунаа олон Chicken, бүлгүүгийн их 3 төрөлтэй энгийн савлгаатай хаанч хизээж айгандаа хутгаа шууд идэхэд билээ. Таны өдрийн хоолнд төгс нийцэх Kappa ба CU-ийн бүх салбаруудаас аваад идээрэй. Өнгө амт хэмнэлт бүгд нэг дор. Ингээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай. За би одоо та нарт ASMR хийж үзүүлээ. Яг бибимбап идэх шиг ингэж хутгаад